За өдрийн мэнд. За бүгдэнд нь баярын мэнд хүргэе. За өнөөдөр би гоё хөнгөн 20 г жинтэй 50 г жинтэй юм гоё утганы талаар мэдээлэл өгнө. Энэ юу гэхээр Kaiser-ийн Scattler гэж загвар байна. Энэ бол neck knife үзүүндээ болон за үүргэвч агсамжинда хийж авч явах боломжтой ийм гоё утга байна. Энэ яадаг вэ гэхлээр аялагч за тусгай хүчнийхэн ч юм уу ашиглах хамгийн боломжтой. Мэдээж аранцны том утганаас гадна юм жижиг утга ойр байж ах хэрэгтэй яаралтай. Тэгэхээр энэ бол яг хүзүүндээ ингээд зүүгээд аваа явж явах боломжтой. Эсвэл агсамжиндаа ч юм уу ойрхон хийгээд аваа явах боломжтой. Энэ утганы давуу тал юу вэ гэхлээр жижиг зүйлийг хэрчиж хуваах, таслах. За олс ч юм уу эсвэл хайрцаг онгойлгох ч юм уу иймэрхүү зүйлд ашиглах боломжтой. D2 гантай. Нийт урт нь бол нэг 15 см байх шиг байна. Эртний урт бол 5 см. Ийм гоё утга байна. Манайхан болохоор энэ neck knife-ыг ер нь хүзүүний утгыг, хүзүүндээ зүүдэг утгыг яг ямар зориултыг нь мэддэггүй нэг ашиглаж мэддэггүй юм шиг байна. Тэгэхээр ийм зориулттай бас утга байна шүү. Тэгэхээр энийг анхааралтай аваад ашиглах зүгээр. За дараагийн утга болохоор Kaiser-ийн Cobbler байна. Cobbler-ийн Kydex сойтой D2 гантай. Ийм гоё утга байна. Энэ яадаг вэ гэхлээр Cobbler болохоор 50 г жинтэй. За тэгээд D2 гантай. Бас нийт урт нь нэг 15 см. Эртний урт бол нэг 5 см байх шиг байна. Cobbler-ийн онцлог нь гутлыгаа түрүүнд хийж авч явна. Boot knife. Тэгэхээр за агсамжнаасаа гадна сүнхнээсээ өрөвчнөөсөө ч юм уу гадна гутлынхаа түрүүнд хийгээд аваа явж хахад яг хэрэгтэй үедээ ашиглахад хамгийн тохиромжтой ийм хөнгөн 50 г жинтэй ийм гоё утга байна. Тэгэхээр ийм утгыг авч ашиглаарай. Манай цэрэг цагдаа тусгаагийнхан бас ашиглахад илүү тохиромжтой ийм утга байдаг шүү. Тэгэхээр энэ утганы талаар мэдээлэл солилцоорой. Үзүүндээ болон гутлынхаа түрүүнд хийж болдог юм neck knife, boot knife-ыг санал болголоо. Тэгээд мэдээлэл солилцоорой. За анхаарал тавьсан явдал баярлалаа.